За сайн байцгаана уу та бүхэндээ энэ орой мэндийг хүргэе. Нээл таарагийн маань энэ удаагийн хөзөр дэлгэлт эхлэхэд бэлэн боллоо. За энэ удаа хэдүүлээ одоо таны үед ойрын үед танд одоо ямар гоё сайн үйл явдал болох уу? Ойрын үед одоо ямар хүсэл биелэх үү те? Тэр талаар хөзөр дэлгэх болно. За юу ясаа нэг бяцхан юм хэлье. Одоо хөзөр дэлгээд ингээд таарч гэж баярлаа гэж болж байна. Тэнгүүт зарим хүмүүс надаас нэг тийм айгаад байна. Энэ хүмүүс жоохон тайлбарлаарай. Сайн үзлээ одоо сүүл аягүй сайн таарлаа. Тэрээс нь жоохон айлж гэх тийм одоо нэлээдэн коммент бол гарч ирээд байна. Яг тэгж бичсэн хүмүүс нь яг яач вэ гэж тайлбарлаарай. За тэгээд одоо 3 үзэр байна. Буцаа үзэрлэг болоход одоо зоосны хаан, аягны хатан, тэгээд сэлэмний хатан гэсэн 3 үзэр байна. Эндээс аль нүдэнд тусч байгаа хөзрөө сонгоорой. За тэгээд одоо 3 2 1 хөзрөө сонгосон гэж найдаж байна. Эхний хөзрлөгөө орцгоё. За эхний хөзөр маань зоосны хаан. За хөзрийг ажиглавал нэгэн туулай одоо их хожуултаар суучихсан зоос урдаа зоостой нэг төрлийн сэнтэ дээрээ суучихсан хаан луга мэт бас нэг тийм хурган бардан маягтай их тийм тайван нэмжлсэн байна. За юу гэсэн үг вэ гэхээр ер нь танд ойрын үед одоо илүү тийм санхүү тал дээр чинь аз завшаа амжилт тийм гоё юмнууд бол болох юм уу да гэсэн үзэр гарчиж байгаа юм. Зоосны хаан бол өөрөө маш тайван. Гэхдээ бүх юм аюу тооцсон. Тэгээд тэр тооцсныхын дагуу үр дүнтэй одоо зүйлс нь заримдаа уддаг. Гэхдээ хамгийн гол ирдэг байхгүй юу? Тэгвэл таны хувьд одоо тэр удсан зүйл чинь одоо харин ирэх нүдээ. Одоо нэг сайхан үр дүнгээ өгч бас санхүүдлал дээр ирсэн бас нэг юм магнаа тэнийг тийм тайван одоо сайхан үе бол ойрын хугацаанд ямар ч нэг юм гоё ирж болох нэ гэж гарч иж байна. За тэгээд цааш нь одоо дэлгэрүүлвэл зоосны хаан маань өөрөө тийм санхүүгийн хөзөр. Тэгэхээр тэр санхүү тал дээр түрүү хэлсэн аюу айтайхан байна. За тэгээ юу яана? Одоо амжилт аюу сайхан орж ирнэ. За тэгээ цаашаага тэр амжилтанд орж ирэхэд одоо танд тийм сайн чадвартай хүмүүсийн зөвлөгөө орж ирнэ. Ингэх ёстой тэгвэл ийм сайн байд юмаа гэсэн бас аюу сайн зөвлөгөөнүүдийн ачаар та бас их гоё үр дүнд хүрж одоо өмнө бас нэг л тийм болж чадахгүй бүтэхгүй нэг л тийм сонирн байсан зүйлсүүдээ аюу сайн тийм даваад гоё явах юм уу та гэдэг хөзөр одоо нэг бууж байгаа юм аа. За тэгээд цаашаага оруулах юм байгаа юм. Санхүү тал дээр ийм хамгийн одоо гол зүйл гэвэл юм байна. Санхүү тал дээр та яалтчгүй нэг гоё зүйл дээр нэг гоё юм дээр буух юм байна. За яг энэс ингээд гоё үр дүн гарна гэсэн үг байна. Үр дүн яаж гарах вэ гэхээр нэг бол ийм байдалтай байгаа юм. Одоо таны амьдралд гоё боломж гарч ирээд тэр нь аюу тажим орно. За үгүүдээ гэхэд удаан хүлээлгсэн аюу тийм гоё боломжийн зүйл чинь одоо л нэг юм орж ирээд амар тайван руу ороод тийм байдал руу бол оруулах юм байна гэж эхний жинд гарч ирж байгаа юм аа. За тэгээд эн чинь ийм байгаамаа. Зоосны хаан шүү дээ. Санхүү тал дээр ингээд айтайхан байж гин. Гэхдээ эн чинь даан ганц ойрын үед даан ганц санхүү тал дээр айтайхан байлаа гэсэн үг биш байгаа юм. Ер нь хувийн харилцаа тал дээр ч гэсэн бас одоо ер нь чи юм байхгүй. Зоосны одоо юу гэхээр хайрын чорн давхар одоо ажил төрлөмж аль аль нь ордог байгаа юм. Аль тал дээр илүү тийм гоё хувийн амьдралч дээр одоо санхүүч дээр илүү тийм санхүүталтай болох юм хүрнэ. Харин хувийн амьдрал зөвхөн тийм тогтвортой секур буюу одоо тийм тогтвортой тайван байдал руу орох юм байна гэж гарч иж байна. Ер нь энэ хөзрийг сонгосон хүнтэй ойрын хэдэн 7 хоног ч юм ойрын хэдэн сард аюу тийм гэр бүл тал дээр аюу тогтворгүй яхаар нэгдэхгүй бас хэрэг уралтай байсан ч юм уу те. Тэгээд санхүүтал дээр ч бас нэг тийм яхаар нэгдэхгүй хүлээлттэй байгаа бол тэр чинь ер нь энэгээр 11 сарда багтаад сайхан дуусаад гэр бүлийн байдал илүү тийм тогтвортой талаа гараад гэхдээ юу шүү нэг талаа гарна гэсэн үг шүү. Тэрээс ойлгоорой. Тэрээс одоо юу гэдгийг бүх юм 100% сая happy биш. Одоо эвгүй байгаа хүмүүстэй бол холдохстой хүнтэй бол холдуулах тал руу оруулаа те. Ямар ч гэсэн нэг талдаа гарах юм байна. Харин санхүүчин бол аюу айтайхан талаа бол гарах юм байна гэж харагдж байна. За юу яасан?
Жин хоёрын байран сэлнэ. Гэхдээ за чинь сайхан зүйл болно гэж байгаа шүү дээ. За тэр сайхан зүйлийг харин яг яаж болох вэ гэхээр начин дараачийн үзэр гэдэг юм. Одоо 7 саваа. За хөдрийг ажиглавал нэгэн үнэгтэй бас одоо нэг саваагаа зууцсан. Энэ 7 савааны хаана нэг юм эвтэйгэн байдлаар зооч доо гэсэн маягт тийм толгойгоо ашигласан маягт одоо байж штэ. За ийм байт юм аа. Ер нь танд одоо өөрийнхөө яг гоё юмд хүрий гэж байгаа бол яалчгүй нэг юм сорилт авах хэрэгтэй юм бол байгаа юм байна. Амьдрал чинь нэг юм сорилт авна гэдэг чинь зүгээр нэг юм очиод алхаа сайхан тайван очно гэсэн үг биш. Одоо үгдгийн бичлээс сансар хүртэл алхах бас зайтай. Гэхдээ гайгүй штэ. Яг тийм биш. Одоо үгдгийн заавал нэг юм тэр дундуур нь одоо ямар нэг юм бичиг цаас бүтээгээ те. Одоо нэг юм төрийн ажил бүтээх гэж бас зөндөө ажил бичиг цаас бүтээгээд хүлээгээд гэсэн болдог штэ. Яг тэр шиг маягийн жоохон үйл болоод өөрийгөө бас хамгаалах нэр хамгаалаад бас өөрөөхөө бас үзэл бодлыг алдчихгүй байгаа те. Тэгж тэмцэж таны энэ мөрөөдөл тайван байдал бүтнэ. За тэгээд ичний мэдгийм. Энэ үнэг ямар ч байсан энэ өөрийн сав бий. Одоо савч нь өөрийн үзэл бодол одоо хамгаалах санаа гэсэн үг. Энийг хамгаалан давхар энийг зоор гэсэн үг. Яг тэрнтэй адилхан та бас яг өөрийнхөө амьдралын бас хүсэж байгаа хүсэл бодол одоо зорилгын хөдлөө тэмцэж бас энэ сорилтуудыг давна гэсэн үг. Тэрнээс тийм зүгээр нэг юм алхаад очдог тийм одоо зүйл бол биш юм байна гэдгийг танд хэлж байгаа юм аа. За тэгээд цаашаага харуул юм байгаа юм. Жижиг сорилтын үйл явдлууд ер нь ойрын хугацаанд бол болно. Гэхдээ энэ нэгсэндээ таны юу биш. Одоо юу гэдгийг таныг яг өөрийнхөө амьдралаа хэр хайртай гэж нийтлээ шалгах юм байгаа юм. Хэр хайртай, хэр амьдралынхаа төлөө бас чин үнэнчээр ингэ явж одоо үнээр хичээгээ явж байгаа те. Зүгээр нэг юм одоо зорилго хөтлөө явж байгаа бол одоо зүгээр нэг юм яасан ч яах вэ гэсэн маягт явж байгаа юм уу? Эсвэл одоо яг энийг бүтээ, болгоё одоо те одоо аргыг олъё гэсэн маягт явж байгаа гэдэг чинь танаас одоо сорих тийм үйл явдал болно. Тэрэндээ та яалчгүй одоо өөрхийн амьдралаа юм хамгаалах хэрэгтэй. Хамгаалж иж дараа чи илүү гоё илүү их юм орох хэрэгтэй амьдралын үйл явдлууд чинь болох юм байна. За тэгэд чи юм байгаа шүү. Том зургаараа харж аливаа үйлчлэг яг өнөхөр тийм гоё байдлыг оруулах гэж байгаа бол том зургаараа амьдралын юмыг хараарай. Жирсэж зүйлсдэр бол яалч бод өөрийгөө хамгаалах юм бол аюулсаа хамгаалаарай. Хэрэгцээгүй зүйлсдэр бол нэг тийм хэрүүл уруул димээ. Тийм нөхцөлд аюул айтайх юм бол таныг орчих юм байна гэж гарч иж байна. За ингээд өөрийгөө хамгаалд юм байжээ. Гэтэл тэгээд дараа нь яах вэ? Нэг зоос. За хөдрийг ажиглавал нэг туулай одоо энэ зоосыг аваад 100-аад явна гэсэн маягтай байж штэ. Тэгэхээр одоо юу гэсэн үг вэ гэхээр таны энэ хүсэл мөрөөдлийг чинь биелүүлэхэд те одоо энэ гой зүйлс чинь болох гээд шинэ боломж орж ирнэ гэж байгаа юм. Шинэ боломжууд бас шинэ сорилуу, тийм шинэ санал тавилтууд энэ болгоныг та ястай өхөн хатан аюул сайн хичээж тэгэхээр тэмцээ. За энэ үнэхээр тэгэхээр миний хувьд орж байгаа гой зүйл юм байна. Энийг би бол болох хэрэгтэй юм байна. Тэгэхгүй бол болохгүй нэг татвараа орохгүй бол одоо юу гэдгийг энэ хөзрөө сонсон хүн та ер нь амьдрал чинь боломж гэдэг юм эсвэл хүмүүс зөвлөж юм уу те. Тийм та нэг л тийм үл ойшоогоод дуулсан дундаа уйрна гэдэг шиг та өөрөө жоох юу яагаад байна. За би ингэж л байх хэрэгтэй юм байна. Тэгэхээр би энэс нэг тийм хэтрэхгүй юм байна. Тэгэхээр болоо гэсэн ирнэ дотроо тийм тэгчүүл гоё гэсэн юм мөрөөдөлтэй. Тэгвэл та үнэхээр тэр мөрөөдөлтөд хүрмээр байгаа бол болгоод тийм гоё амьдрмаар байгаа бол одоо ер нь ойрын үед орж байгаа боломжуудыг те амьдрч орж байгаа гоё сайхан зүйлсүүдийг та юу явах хэвээр шууд аваад хичээх одоо тэрийг ашиглах хэвээр хүмүүсийн тус байна уу эсвэл боломжууд гэдэг юм уу. Одоо би нэг бяцхан жишээ авъя. Намайг хүмүүс их жишээ авлаа гэдгийг. Гэтэ би жишээ авнаа. Одоо таны ингээд нэг хүн мөнгө одоо хараасаа унахчлаа. Энд чинь хувь төлөм гэсэн үг. Тэрийг бас нэг хүн оллоо. Гэтэл одоо юу гэдгийг энэ мөнгийг олцоод улаан цай ганцаараа байна штэ. Тэрийг авчаад тэгээд хүнд нь өрж өгнө гэдэг зүйл бол бас яг тийм зөв зүйл биш. Энд чинь хувь тавилангаас одоо нэг хүнээс салгаад нөгөө хүн нөхцөн байна штэ.
Энэ бол чиний бас үйл өршөө гэдэг. Гэтэл тэр үйл өрийг ашиглахгүй байна гэдэг бол нэг тийм буруу зүйл. Тийм учраас би юу гэхэд байна гэхээр одоо амьдрал чинь орчиж байгаа сайн сайхан боломжуудыг одоо нэг тийм эргэлзгүйгээр маш сайн ашиглажээ. Тэгж амьдрал чинь сайн сайхан зүйл бүтэж биелээд дагаад тэрнээ чинь бас хувийн амьдрал чинь гэсэн бас аюул сайхан руу орох юм байна гэдэг үзэр гарч иж байгаа юм аа. За харин одоо юу яана? Ерөнхийдөө бол товчхон дүгнэхэд бол одоо санхүү тал дээр чинь аюул сайхан тийм гой боломж гарч ирэх юм байна. Нэмээд хувийн амьдрал чинь доктортой болох юм байна. Тэгэхийн тулд одоо танд их олон сорилууд орж ирнэ. Та тэр сорилыг заавал давах хэрэгтэй. Тэр сорилууд нь илүү тийм гинтийн боломж маягаар одоо таны хөдөлмөр гөхөд хөдлөх юм байлаа шүү дээ. Тийм зүйлс орж ирэх болно. За одоо харин гаргалгааны наривчсан хөзрүүд рүүгээ орцгоё. За эхнийх нь одоо зоосны одоо боол. Энэ хөдрийг сонсон хүн та их тийм залуу сэтгэлгээтэй их тийм гоё хүн байна. Тэгээ ийм байгаамаа. Залуу сэтгэлгээтэй байж болж байна. Гэхдээ нэг тийм жоохон юу байгаад байна. Яг зүйлсүүдтэй дэндүү тийм нөгөө дээр үе нэг юм балаа одоо нэг юм буддийн нэг юм аягүй балаа сургууль байдаг шүү дээ. Би буддист ихтэй зарим зүйлс хэллээ. Одоо баруун хацраа алгадвал зөрөө зүг өгчээ гэдэг. Энэ бол одоо маш буруу зүйл. Гэтэ манайхны нэлээ хэсэг хүмүүс бол тийм зүйл ингээд тийм хугтхан одоо юу суудсан байдаг. Яг тийм зүйлээр сэтгүүр та яваад байна. Тийм байж болохгүй. Зүгээр одоо тэгээд сайхан юм бодоо сайхан сүслээ залбираа тий. Яг өөр дээр чинь яг ямархуу зүйл орж ирж байна. Тэрийг сайхан хий. Тэгээд залуу хүний тийм сэтгэлгээгээр залуу хүний эдис одоо юугаар тий тамир тэнхийгээр аюу сайн хичээ зүтдэг. Тэгэхгүй бол бас яг залуу сэтгэлгээтэйгээр тийм хөгшин юу яваад байна. Тэгээд амьдрал болцсон ч гэдэм юм эсвэл надаа энэ л байхад боломж гэдэм эсвэл эннээс нэг хэрэггүй тэгээд уг нь танд их тийм гоё боломжууд яадаг гэдэг нь зөндөө орж ирэн заяа. Та тэрийг л маш сайн хичээ болно. За тэгээд ийм байгаа юм. Дараачих нь хоёр одоо аяг. Энд чинь өмнөх нь овшил би нөгөө юу шүү. Зоосны аяг нөгөө аягны бол. Яг зүрх сэтгэл зориул хамаг юмда заяа. Тэгж болно. Хоёр дахь нь гэвэл одоо хоёр аяг. Ийм байгаамаа. Ингээ явж байхад чинь ингээ амьдрал чинь ингээ сайхан туулж байхад чинь та өөрөө юу ямар байна. Чинь амьдрал чинь бас туслах хүн орж ирнэ те. Эсвэл одоо үгийн туслах хүн, менторч байт юм уу, эсвэл хамаатан садан янз бүрийн сайн сайхан хүн орж ирж байхад та тэрийг одоо би бол эвдэр хийх хүн гэд та юу яагаад байна? Яг туулах хамаа ганцаараа туулна гэд хит зожигроод байна. Энэ бол болохгүй. Ямарваа нэг сорилыг эсвэл ямарваа нэг одоо ингээд давж туулах зүйлсүүдийг та өөрөө юу явах хэвээр хүмүүсээс тусламж авч байгаа бол харин бүр ингээд ашгүйтэй би бас сайн үйл хийсэн юм одоо үр дүн гарч ийна гэж харин бүр сайхан бодоод юм хийх хэрэгтэй. Тэгэхгүй бол та юу яагаад вэ? Хүнээс тийм юу авахгүй бас нэг хурган бардам юм ааши. Тэгээд нэг тэрэндээ нэг тийм автаад одоо хүнээс л гоохгүй шүү гэдэг юм уу тийм юм яваад тэгээ бүр өөрөөр тийм лай хураадаг ч юм эсвэл хэцүү зүйлсийг холмол тийм эвтэйхэн амархан байж болох зүйлсийг та хэцүүгээр яваад байна. Тэгээд тэрний орон зүгээр тантай тийм сайхан санал нийлсэн гоё байгуунтай бол маш сайхан санал нэлээ гоё болгоод гэтээ хүний мэдээж харна штэ. Тэгээ уучлаарай. Тэгж хараад ямаар байна. Тэгэхгүй бол та амьдралын бүх зорилго хатуу хөтөг ганцаараа туулна гэдэг хараад нэг л тийм өөрийгөө одоо орчин цагийн ард аюу шүү. Орчин цагийн одоо нэг тийм одоо зовлон туулаад явдаг тийм лэрдмагийн одоо ээж юу вэ? Эхнэр болохгүй үстэй. Тийм учраас ер нь бол амьдрал одоо хол явмаар авал олоолаа гэдэг шиг өөр чин тийм туслах хууц, өөр чин бас ахтайхан байх хүмүүсийг хайгаарэ гэдэг үзэр гарч иж байгаа юм аа. За би эхний одоо зоосны боол дээр нэг юм хэлэхэд юу ямаар байна. Энэ хөдрийг сонгосон хүн та одоо сэтгэлгээ чинь
ямар ч 60-тай байна уу, 15-тай байна уу, тэ залуу хүний тийм сэтгэлгээгээр одоо дандаа тийм гоё урам зоригтой, болгоё бүтээе, одоо урамтай гоё бай гэд тийм маягаар хичээж явах хэрэгтэй юм аа. Нэг тийм ерөнхийдөө нэг тийм одоо миний дууссан бус гэж бодож болохгүй. За тийм нэмээд нэгэн юм хийх гэж байгаа бол хамгийн сайн болгоё бүтээе. Одоо тийм тултлан ажлыг тэр сайхан бороо гэж хэлж байгаа юм. За 3 дахь өдөр одоо зоосны хөлөг баатар. За юу яасан? Амьдрал чинь ингээд түрүүчээр бодё л та. За амьдралаа өөрчлөх хэрэгтэй, өөрсдөө гоё юм болгоно гэж. За жоохон асуудлуудыг те ганцаараа биш олоолаа бөөнөрөө тэгээд одоо даблаа давж болох юм байна. За тэгэнгүүт яах юм? Одоо мөнгө цаасан дээрээ яг яаж орлогоо нэмэх талаар одоо яг тийм шийдэмгий үйлдэлүүдийг хий. Ер нь жоохон юу гэдэг юм уу гэж гарч ирээд байна. Энэ чинь гэр бүл гэдэг зүйл чинь өөрөө санхүү маш чухал зүйл те. Санхүү одоо хэцүү байвал паагтлаад эхлүүл дагаад хувийн амьдрч гэдэг юм уу эсвэл одоо бас паагтлах өндөр нягууртай. Тийм учраас одоо гэдгийг яг энэ санхүү тал дээрээ одоо илүү гоё болгоё бүтээгээ. За тэхийн тулд яг яаж хэдэрүү ороод болохгүй хүмүүсээс асуугаад энэ болохоо бүтэхгүй те. Энэ чинь хүний л амьдрал болсон. Хүнд нэг юм 5 санаа гарахад нэг нь бас байж болохоор санаа гардаг л хгүй да. Яг тэрнтэй адилхан таны амьдрал ч гэсэн бас одоо яалчгүй тийм зөвлөхөөц тийм ярилцах хүн хэрэгтэй байна. Тэгэхээр тэр хүмүүсийг одоо та уулзраад болж байгаа бол та тэр хүмүүсээ маш сайн ингээд одоо маш сайн толгоо бүр ингээд мушгиж агаад одоо тийм шин санаануудыг байж болох санаануудыг гаргаад тэдрийг маш сайн хийгээд явахсан шүүж гарч ирж байгаа юм. Зоосны хөлөг баатар бол бусад хөлөг баатаруудыг бодвол тийм давхитаг төрлийн хүн биш байдгийг. Илүү тийм одоо шогшдог гэх юм уу, алхдаг гэх юм уу те. Илүү холыг харж, тайван явж, яараа яахав гэдэг ч гэсэн нөгөө талаас бас одоо хит эрсдэлтэй тэнэг үйлдэл хийхгүй. Гэхгүй бол та юу хийж байна? Нэг юм хий гэж боддог. Тэгээ тэр нь хийхээр тийм одоо дутуу бодсон ч гэдэг юм уу те. Одоо таны өнцгөөс харах нэг өөр, миний өнцгөөс харах нэг өөр, бус хүмүүсийн өнцгөөс харах нэг өөр штэ. Яг тэрнтэй адилхан олон хүний өнцгөөс та ямиг уг нь бол таны толгой сайн сэтгэж чаддаг. Тэрийг ойлгох хэрэгтэй. Гэхдээ энэ чивдгийн жижиг сажиг тийм эрсдлийг тооцох зүйлс бол маш хэрэгтэй байдаг юм шүү танд. Тэгэхээр одоо тийм эрсдлийг тооцсон олон хүмүүсээс сайн зөвлөсөн санаагаар та ямиг эхлүүлвэл одоо чинь нэг зоос гэхээр аюу айтайхан тийм санхүүгийн гоё юмны эхлэл нь одоо ойр үе тавигдах юм байна гэж гарч ирж байна. Тэр нь бол танд одоо болох ойр үед болох тийм одоо таны нийтлийн хүсэл нөгөө талаас бас сайхан одоо сайхан зүйл ч одоо юм а гэж гарч ирж байна. За харин одоо юу вэ? Oracle хөдрөөс танд одоо ойр үед ямар сайн сайхан зүйл болох талаар юу гэж хэлсэн байна? Одоо харцгаая. За одоо юу штэ? Nothing to do but wait. Одоо заримдаа зүгээр зүйлсийг хүлээсэн дээр гэдэг юм а гэж байгаа юм. За энэ дээр бол ингэж байгаа юм а. Хүлээх гэдэг чинь ер нь бол бодно гэсэн үг. Таныг ямарваа нэг зүйл хийхдээ эсвэл нүг яарад яах вэ гэдэг шиг ямиг тайван хит юмд бас одоо огцом нэг ингээ гоё одоо юу вэ л та. Хуушрын намар гэн одоо 100 юугаар наадмаар хуушрыг зарья гэсэн нэг тийм бодол төрлөө гэж бодъё. Бөөм баяр шууд ингээд эмээлт зах ороод баах мах аваад халиар аваад гурил аваад гэж болно. Гэхдээ чинь хаан зарах юм. Одоо төв зингэлт дээр гэдэг юм уу? Эсвэл одоо юу лээ? Хөөдлөө авдаг дээр гэдэг юм уу те? Эсвэл одоо шууд зүгээр нэг юм дураараа зах дээр ч юм уу? Яг тэрийг маш сайн бодох хэрэгтэй. Тэгээд тэр рүүгээ тийм аль нь илүү дээр гэдгийг бодох хэрэгтэй. Айгүй олон талаас таны бодоо. Тийм учраас юу юуны тохон төлөвлөгөө шууд тус гэж явахын оронд үнэхээр гоё сайхан зүйлийг болгомоор байх. Үнэхээр гоё амьдралын имийг гоё сайн мэдээ сонсмоор байгаа бол эхлээд юу яа? Танаас шалтгааллах зүйлсүүдийг маш сайн бод. Тэгсэн нөхцөлд та өөрөө маш сайн төлөвлөө давхар хүн амьтнаас сайн зөвсөн дараа одоо юм хийвэл ямар ч асуудалгүй проблемгүй. Тэгээд одоо айгүй сайхан тийм бас
аятайх юм бол явах юмаа гэж гарч ирж байна. За хоёр дахь нь за юу шүү дээ. Өнгөрснөөс суралцнаа гэдэг бол ичих зүйл биш ээ гэж. Бас нэг төлөөс нөгөө талаас энэ үзээ сонгосон хүнтэй ер нь жоохон өнгөрсөндөө их тийм харамсдаг ч юм уу, тэр үеийг эзэмлж ч юм уу, эсвэл ямарваа нэг алдаа гаргахаар та өөрийг амар их тийм буруутгадаг ч юм уу тийм байгаад байна. Болохгүй. Юу штэ би хэлье. Би бас одоо 30 чарч байгаа хүн амьдралдаа алдаж ч явсан, онж ч явсан. Гэтэ тийм амар бас биш шүү бас. Гэтэ тэглээгээ юу гэдгийг би одоо юу гэдгийг суурьндаа би бас өөрийгөө тийм их тийм буруутгах гэдэг төрлийн баггүй юу. Тэхгүй байхыг би одоо хичээж байгаа. Яагаад гэвэл буруутгалаа гэд надаа яг үр дүн байхгүй байхгүй юу. Одоо би минь буруутгалаа гэж миний одоо тийм алдсан зүйлсүүд одоо шууд цагаан цастай явахгүй ч дээ. Оронд нь яах нь амьдрал өөе гэсэн хэмнэлтэй юм давтагдаад байдаг. Би тийм зүйлсүүдээр би алдаж болохгүй дээ би хөөрөн зөвшөөрнө. Тэгэхээр юу шүү. Атманы гэрийн гадаа миний хэлдэг өгдөг шүү дээ. Атманы гэрийн гадаа нэг удаа явбал одоо атманы буруу, 3 удаа явбал чиний буруу. Яагаад гэвэл атманы угаасаа сексуалыг мэдсээр гэж хэлдэг шүү дээ. Яг тэрнтэй адилхан нэг арлага олон тул харин буруу. Харин өнгөрсөн дээр маш сайн бодоод за би ингэж алдсан юм байна. Тэгэхээр би одоо ингэж алдаагаа давахгүй би одоо тийм эрсдлээс хамгаална гэж явбал харин илүү дээр юм шүү. Тэгжээж илүү таны амьдралд сайхан зүйл илүү гоё болно гэж гарч иж байна. За харин таны одоо ойрын үеийн тийм гоё сайхан энерги ямар хөө байна? Харцгаая. Гэхдээ ер нь л нэг юм санхугаас гадна амьдралын суурч нэг тийм гоё тал руугаар орох гэдэг юм дахио. За ингэсэ одоо шидтний үзэр гарч ирсэн. Үнэхээр одоо ойрын үед та гоё тийм манифест хийвэл одоо энийг хүслийг биелжээсэй гэдэг сайхан залбирвал хүслүүд бол үнэхээр сайхан биелэхээр байна. Ер нь нэг тийм манифест хийх ч юм уу одоо зүүн сөн талаа хөгжүүлээ тэр талаар одоо тийм явбал маш үр дүнтэй байна шүү. Тэгэхээр тэр талаар аягүй сайхан ихний чинь яваарэ гэж байгаа. Яагаад гэвэл шидтний үзэр чи өөрөө шидтэн шүү дээ. Одоо өөрөө чинь ид шидийн ямарваа нэг залбирлын юм жирийн үеийг бодвол өндөр үр дүнтэй байгаа юм. За нэг тэгдгийм байж. Хоёрт яах вэ? Ер нь шидтэн гэдэг чинь өөрөө оюутан гэсэн үг байхгүй юу? Ямарваа нэг юм одоо суралцнаа гэсэн үг гэдэг юм. Тэгэхээр таны амьдрал ч гэсэн бас одоо бусдаас үг сонсох, суралцах. Тэгэхээр одоо хүсдэг хэрнээ чадахгүй салбар гэж юм байна штэ. Тэр тал дээр та бас одоо за үнэхээр энэ болохгүй байгаа бол би энийг болохын төлөө суралцъя, хүнээс асууя, мэдээ тэгээд бас одоо судлаа. Зүгээр нэг судлах тэр талаа юм хийвэл бас хийх талаасаа их тийм энерги хэрэг одоо байна. Уус энэ тийшээ жоохон чиглүүлж байна. Энерги талаас ч тэр юмны талаас. Гурав дахь нь гэвэл тэрнээсээ хамаарат ямар нэг зүйлийг сайхан бүтээгээч гэдэг үзэр одоо энэ л гарч байгаа юм аа. Таны тийм бүтээлч энерги, танаас ямар нэг гоё үр дүн гарах энерги маш сайн байна. Айгүй өндөр түвшинд байна. Тэгэхээр энэ өндөр түвшинд байгаа энергийг ашиглаад гараасаа ямар нэг зүйлийг сайн гаргаарай гэж гарч иж байгаа юм аа. За тэгээд юу яа? Хоёр дахь үзэр нь гэвэл ийм байна. 9 зоос. Одоо юу шүү дээ хөө? Санхүү талаасаа бас нэг талаар бол энэ одоо гоё сайхан болно гэсэн үг. Нөгөө талаас одоо таны амьдрал яалчгүй тийм зөв үеийн үрээр орж ирж байгаа тийм гоё буйны үеийн үрээр орж ирж байгаа сайхан зүйл болох гээд байна. Тэрийгээ жоохон авмаар байна. Гэтэ зүгээр авахгүй. Яг өөрийгөө тийм гоё хөгжүүлж авнаа. Тэгээ бас нэг юм байгаа юм сүулт хэлье. Гоё юм ингээд өгж авна гэдэг чинь тийм цагаан сараар бэлэг солилцтой адилхан биш юм шүү. Яалчгүй тийм одоо хуржээж авдаг юм шүү, тэ? Монгол одоо тийм ямар нэг хөөцөлж болдог гэдэг шиг яг ямар нэг юмыг давжээж яг өөртөө авдаг болохоос биш. Зүгээр нэг юм цагаан сарын бэлгэнд ирсэн одоо оймс лугаа мэт явдаг юм зүйл биш юм шүү гэдгийг одоо та бүхэнд хэлье. За ингээд ихний хөдөр манд дууслаа. Хөдөр дэлгэцэн таалагдсан бол лайк дараарай, шеэр хийрээ subscribe дараарай. Мөн донешн юураа маш баярлах болно. За тэгээ мөнгө гүйлгээний утган дээр юу хийхээ өсч ямар хөлөөлөхтэй байна те. Юуны төлөө тэмүүлэн гэдгийг бичээ явуул тэр төлөө сайхан манифест тэгээд залбирлуудыг өрөөлөх болно. Тэгээд
За дашин дуртахад та бүхэн минь ингээд байнгын стресстэй ингээ хэцүү одоо тайвширч чадахгүй эсвэл энергийн тийм байнгын ядарсан хэцүү байгаа бол та бүхэнд одоо Oracle-ээр энерги зөвлөлт авсаа санал болгож байна. Ердөө 10-20 минут цаахан одоо давстай усанд ороод тэгэд 10-20 минут цаахан бясалгал хийгээ тэгээ сайхан одоо шүршүүд ороо гараад ирэхэд би харж чинь аюу сайхан тайван болоод гараад ирдэг юм байгаа юм шүү. За тэгээ сүүл нь хэлэхэд ойрын үед бол үнэхээр сайхан гой зүйлээр болох гээд байна. Гэхдээ таны үйлдэлийг хүлээгээд байна шүү. Та өөрөө маш сайн хүчээрээ. За ингээд 2 дахь үзэрлүүгээ орцгоё. За 2 дахь үзэр маань аягны хатан. За хөдрийг ажиглавал нэгэн хэрэм одоо юу ячсан их гоё тийм үргэлжлэн их гоё тэмтэй. Тэгээ одоо усны хөвөн дээр загас магастай сууж штэ. За юу яана? Ер нь ойрын хугацаанд таны амьдралд зүрх сэтгэл чинь тийм санаа зовоож ирсэн зүйлсүүд ер нь нэг талдаа шийдэхэд аюу айтайхан болох юм байна. Тэгээд дээр нь бас яг тийм хувийн амьдрал тал дээр ч юм уу те их сайн сайхан гоё үйл явдлууд болоод одоо их тийм зүрх сэтгэлдээ тийм дулаахан ад жаргалыг сайхан мэдрээ гоё явах юм уу даа гэж одоо гарч байна. За жоохон дэлгэрүүд бол ийм байт юм аа. Нэгдүгээр одоо хувь тавилан амьдралаас өөрийг чинь тийм гоё халамжилсан хайрын энерги бол явуулж байгаа юм байна. Тэрэнд одоо тохирсон үйл явдлууд өөрт чинь гоё тийм тохиолдоод явах юм байна гэж байгаа юм. За эхний ээлжинд хувийн харилцаа ба одоо юу гэдгийг энийг болгочосоо тэрийг болгочосоо гэсэн тийм хувийн харилцаа юмуд бол ер нь сайхан их гоё гүнзгий шатандаа орно. Бас одоо хүнд итгэхгүй тийм одоо хүнд итгэх тийм гоё хүмүүс амьдралчаас гарч ирэх юм байна. За тэгээд ялангуяа зүрхэн чинь санаанаа зовж байсан одоо харилцаа юм уу те эсвэл одоо хайр дурлаж гэдэг юм уу тийм зүйлсүүд ерөнхийдөө нэг талтаа гарах юм байна. Таны амьдрал бол одоо юу гэдэг энэ өдрийг сонсон хүн та одоо бас их тийм зүрх сэтгэлээ дагдаг тийм төрлийн хүн байна. Тэгэнгүүт одоо юу гэдгийг ялангуяа баг ажил төрөл гэхээсээ илүү хувийн харилцаач нөрөө чинь нэг тийм санааг зовоод юм болоо та гэж гарч ирж байна. Тэгвэл тэр зүйл чинь бол ямар ч гэсэн энэ ойрын хугацаанд бол айгүй сайхан юмд бол орчих юм байна. За тэгэхэд энэ нь одоо тийм ажил төрөл төр ч юм уу эсвэл юм дээр яаж нөлөөлөх юм гэхээр танд туслах хүмүүс гарч ирнэ. Энд чинь юу штэ одоо туслах хүмүүс эсвэл тусламж болохоос тийм ажил хүмүүжүүлсэн үйл явдлууд болно гэсэн үг. Тэгэхээр таны амьдрал одоо юу гэдгийг юм хийхэд илүү тийм амар хялбар одоо тийм тайван дүлгэн болно гэсэн үг байгаа юм. За тэгээд одоо юу гэдгийг та бас сайхан гоё буян үйлдэх хүн байна. Тэгвэл одоо өгсөн бол авна, авсан бол өгнө гэдэг шиг одоо юу гэдгийг таны бас ингээ буйны хийсэн үеийн үг чинь таньдаа бас орж ирээд одоо юу гэдгийг гинтийн гой боломжууд, гинтийн гой хүмүүний тусламжууд тийм зүйлс бол орж ирэх юм байна. Тэгээд тэрэн дээр чинь ялангуяа цаашлахаар одоо хувийн амьдрал тал дээр чинь одоо аюу хайтай хүн гарч ирдэг ч юм уу эсвэл хэцүү хүнээс холдуулдаг ч юм уу одоо ямар ч гэсэн нэг тийм өргөс авсан лугаан мэт аюу хайтайхан тийм тайвширлыг бол оруулах юм бай одоо тайвширлах тийм гоё үйл явдал болох юм байна гэж гарч иж байгаа юм аа. За тэгээд одоо энэ чинь хамгийн чухал нь ийм байгаа юм. Та хүнийг халамжилдаг. Тэгэнгүүт зөрөө таны хүмүүс халамжилдаг байхгүй юу? Тэгвэл одоо ойрын хугацаанд яг тийм та аюу гоё олон хүний халамж хайрыг мэдрээд сайхан явах юм байна гэж харж ирж байна. За эхний хөзөр бол гэдэг юм байж. Хоёр дахь нь дөрвөн сэлэм. За нэг дөрвөн сэлмэн дээр нэгэн хэрэг хэсэг 50 унтж байгааз энэ чинь сэлэм нарийнхан байна. Гэтэл мань хэрэг бол унан гэсэн айсан юм уу айгүй 50 унтаад байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо юу гэдгийг давхар одоо амар их тийм стресстэй байнгын тийм одоо
төгшөлтэй эсвэл байнгын тийм ачаалттай амьдралтай хүн бол та байсан бол одоо ер нь юм жоохон тийм тайван суух, гүнзгий явсгаа аваа тийм тайван суухад одоо үйл явдлууд тань дээр одоо тийм одоо болох юмаа гэдэг хөзөр гарч иж байгаа юм аа. Энэ дээр бол одоо та өөрөө жоохон юу ямар юм бэ? Одоо энэ чинь өөрийгөө та одоо зарим тохиолдолд баярлууч зүйл нь хамгаалтын зүйл бас байдаг хгүй юу? Тэгэхээр таны амьдралд бас жоохон орж ирж байгаа сөрөг зүйлсүүд одоо юу гэдэг таны энергийн бас идэвхжтэй ачаар хаагдах учраас нэг талаас энэ бол үнэхээр тийм баярлууштай зүйл гэвэл баярлууштай зүйл. Гуравдугаарт гэвэл ийм байгаа юм. Одоо таны амьдралд дөрвөн сэлэм гэхээр одоо ерөнхий зүйлсүүд чинь одоо эхний хүзрийн ачаар шийдэд явахаар таны одоо ад жаргал гэдэг зүйл бол өөр юу вэ? Тайван байдал. Тэгээд давхар одоо бас хит адал явдалгүй байна гэдэг чинь зарим тохиолдолд хүнд бас аюу амар зүйл шүү дээ. Амар тийм драмагүй эсвэл амар тийм ачаалгүй байх зүйлс таны амьдрал ойрын хугацаанд орж ирэх юм байна. Тэгээ чинь амралт гэхээр юу вэ? Хүн өөрийгөө тийм тайвшруулах. За тэгээд одоо тийм ер нь амьдрал юу болж яаж нэгдээ сайхан бодох. Хамгийн гол нь санаа зовох зүйлгүй байна гэдэг чинь маш сайхан зүйл. Санхүү тал дээр ээж тэр, хувийн амьдрал тал дээр ээж тэр, ялангуяа одоо бодолтой. Хүч одоо санхүү тал дээр ингээл яана мөнгө олно яана нэг гэдэг хэцүү шүү дээ. Бас хувийн амьдрал ч юм уу үр хөвгчүүд юм уу те. Эсвэл болж бутж байгаа амьдралын тал дээр ингээ яана нэг ихгүйгээр ингэж байх чинь нэг талаас одоо маш сайхан зүйл бөгөөд ойрын хугацаанд одоо тийм зүйл одоо болно гэж гарч ирж байна. За юу вэ? 3 дахь өдөр нар. За тэгж байгаа учраас одоо юу гэдгийг энергийн төвшин, хувь төрлийн талаас тэр одоо таны зөв хийсэн үеийн үрийн ачаар таныг маш сайхан амраахаас гадна одоо амьдрал чинь гоё тийм сайн сайхан энергийг одоо өөрлөж явуулж байгаа юм. Амжилтанд хүрэж гин. Энд чинь тодорхой хэмжээний гойгоо үйл явдлуудыг болгож гин тэ. За тэгээд цаашаагаа харуул одоо аюу тийм гоё эерэг энергиэр таны сайхан хүрээлүүлээд ад жаргалыг сайхан мэдрүүлээд давхар өөртөө ихтэй байдлыг чинь сайхан тийм нэмхүүц гойгоо үйл явдлууд болох юм байна гэж байгаа юм нэгт. За хоёрдугаарт нар гэдэг хөтөр маань өөрөө бас одоо нар хаар юу болдог вэ? Амьдралын бүх сайн ба муу юм хардаг. Ер нь таны амьдралыг одоо бас эргээ харсан айгүй дажгүй чинь та бас одоо энэ хөзрийг сонгосон хүнд та жоохон өөртөө итгэлгүй юм уу гэж гарч ирээд байна. Тэгвэл ойрын үед гоё хамгийн гоё зүйл юу болох вэ гэвэл таны амьдрал явганд бас болж байгаа зүйл зөндөө байгаамаа. Тэр болж байгаа зүйлсээ та бас хараад гоё одоо үр дүн гарч байгаа гэдэг та бас одоо хараад тэрээр бахархаад бас тийм сайхан мэдрэмжийг мэдэрхүйс үйл явдал ойрын хугацаанд сайхан болох юмаа гэдэг зүйл гарч иж байгаа юм. Энэ бол амьдралын үнэн. Амьдрал юу үнэн бэ гэхээр бид нар одоо ялангуяа тань төрлийн хүмүүс бол амьдралын дандаа тийм сөрөг зүйл асуудлаа харж агаад яг тийм гоё амьдралын юу харддаг. Болж байгаа бүтэж байгаа зүйлийг харддаг байхгүй. Тэгвэл зарим тохиолдолд одоо энийгээ харах нь бидний амьдралын бас хамгийн сайн сайхан зүйл байдаг байхгүй юу? Бид нар өөрийгөө юм төснөх юм үнэлдэггүй байхгүй юу? Зүгээр тийм байлгаад байдаг. За тэгээд ерөнхийд нь дүгнэхэд бол аягны хатан маш сэтгэл санааны төвшөнд бол таны маш сайхан амраах үед сайхан зүйлсүүд зөндөө болох юм байна. Тэгээд одоо 4 сэлэм маш тийм тайван болох тайван одоо тийм санаа зовх зүйлгүй болно. Нар амжилт хүрээлэлтэй их сайн сайхан зүйлсүүд бол одоо амжилтын үед бол болно. Өөрийгөө сайхан энерги сайхан эдгэн нэмээд амьдралын хамгийн сайн сайхан тийм мэдрэмжүүдийг сайхан мэдрэх юм байна. Хувийн ясаа талдаа сайхан байх юм байна гэж гарч иж байна. За одоо харин гаргалгааны наривчсан хөсөл рүүгээ орцгоё. Тэгтээ энэ харахгүй мэн үү. За эхнийх нь 5 саваа. Энэ хөдрийг сонсон хүн та гаднаач дээр доторооч дээр их тийм
зөрчилтэй их хэцүү байд юм байна. Юмыг ингээ болгоё, бүтээ гэхэнгүүт одоо дотроос тэгэл ингэжүүл яа, тэгжүүл яа гэж санаа зовсон зүйл ихтэй. За тэгээ гаднаа ч гэсэн бас уу ч бас одоо болох бүтгүүч мөн яг тэмцэг алтан гоёс тийм үнэн зөвлөгөөг өгдөг хүн маш тийм ховор байдаг. Тэгээд тэрнээсээ болоод та бас нэг тэгж мэржшний ингэж гэж боддог боловч тэрийг чаддгүй. За тэгэнгүүт би саяжингаа байх амжилтанд та яаж хүрэх гэхээр энэ 5 саваанаас энэ чинь гэдгийг 5 саваа ингээд 5 хүн зодолж байгаа нэг нь хатан болдог байхгүй юу? Яг тэрнтэй адилхан яг ингэж байгаа та нэг өдөр сайхан шийдээ за болиё. Ер нь ингэгээд тийм тесрэлтийн шийдэл гэж ярьдаг. Заримдаа аюу уур хүрээд тийм гэс төсөсгөө явцсан юмуд аюу үр дүнтэй байдаг штэ. Яг тийм үйл явдал болох юм байна. Тэгж байж та амьдралдаа дөрвтэй өөрчлөлт хийж эхлэх юм байна. Тэгж эхэлжээж таны амьдрал одоо бас сэтгэл санаа чинь бас одоо зөв тал руугаа өөрчлөлтөд сайн сайхан явах юмаа гэж гарч иж байгаа юм аа. Бас нэг зүйл гэвэл юм байгаа юм. Энэ чинь хүмүүстэй муулцах биш яг одоо үгүй олон танд ингээд олон санаа байгаа. Хувийн амьдралаар яах вэ, ажил төрлөөр яах вэ гэсэн. Тэр чинь та хүмүүстэй бас ярилцчээж за ярилцаад үнэхээр ойлгоцох ярилцсан байхгүй бол та надаар үзүүлж болно. Ямар ч сан болохгүй байна гэвэл надаар холбогдоод үзүүлээрэй. Одоо description хэсэг миний Instagram, Facebook байгаа. Хүмүүстэй ярих юм байвал хүмүүсээс сайхан ярилцаарай заяа. Тэгж таны амьдрал илүү тийм зөв талдаа шийдэгдэх бас ингэж болох юм тэгж болох юм гэх тал руу орох юм байгаа юм. За нэгт. Хоёрдугаарт за тэгэнгүүт таны талаас игдэг юм байж. За хувь төвлөн талаас яах юм? 10 сэлэм. За 10 сэлэм бол нэгдүгээр үнэхээр хүний ёроолт нь унсан байна гэдэг илэрхийлдэг үзэхгүй юу? Хэцүү. Нэг тийм бас саятайхан үзэр шүү. Гэтэ нөгөө талаас одоо энэ хүн одоо үнэхээр ёроолт унсан байгаа учраас ер нь үүнээс хойш нэг тийм одоо муу зүйл болох хамгийн хэцүүгээ одоо даваад туулцсан юм аа. Тэгэхээр цаашаа бол ер нь харьцангуй яг хэцүү зүйл байх ч гэсэн тийм харьцангуй хөнгөн зүйлс бол амьдралд нь орж ирнэ. Нэг тийм амар хүн зүйл бол багаснаа гэж байгаа юм. Энэ хөдрийг сонгосон хүн та бас амьдралын хатуу утга туулаа явж байгааг бол тууд явж байгаа. Гэтэ азар гэвэл одоо хамгийн ёроолтоо бол хэцүү унцсан юм байна. Гэтэ энэс дээшээ одоо сайхан зарвал явах юм байна. Тийм учраас одоо 4 сэлэм. Одоо ер нь өөрийгөө тийм жоохон тайвшруулаа. Одоо цаашаагаар нэг тийм амар тийм муу зүйл туулах яах их нь бол ер нь гайгүй болж байгаа шүү гэдэг хөтөр энэ дэр ингэж гарч иж байгаа юм байна. Тэгээ эн чи юу штэ 10 сэлэм чинь нэг амьдралын цикл. Яалчгүй нэг юм жоохон тийм хэцүү давж туулах хэвээр тийм хүнд циклээ одоо таавал сайхан даваа туулж байгаа юм байна. Энийг давж туул одоо тийм өвлийн үрийн нөхцлөөр та давж туулах хэрэгтэй байсан. Тэгээд туулц дууссан учраас одоо танд дараа чин сайхан зүйлс гоё зүйлсүүд орж ирэхээс гадна одоо тийм энэ баалаа зүйл дуусчихсан гэсэн хүсэл чинь бас биелээ сайхан явж байгаа юм байна. За 3 дахь өдөр 7 зоос. За нар гарцсан шүү тэхөө. Нар юун дээр гарч ийн гэхээр таны бас зөв хийсэн буйны үеийн үржин ачаар одоо юу гэх таны амьдралаас зөв сайхан амьдралын юмуд орж ирнэ. За тэгэнгүүт одоо ч асуу штэ. Яг юу яаж орж ирэх вэ гэхээр илүү тийм санхүүгийн амжилттай байдал, илүү тийм бие даасан байдал дээр нь одоо үгдгийн буйны үеийн үр маягаар орж ирнэ. Тэгж байж таны амьдрал илүү сайхан болно. Ер нь энэ хөдрийг сонгосон хүн та бас одоо жоохон бусдаас хамааралтай байх мэдээж муухай. Тань ч гэсэн бас явцгүй шүү дээ. Гэхдээ жоохон хамааралтай жоохон одоо тийм бусд хүмүүсээс санхүү ба сэтгэл зүй гэдэг юм ямар нэг юм тийм хамааралтай байх гэдэг юм удаа гэж гарч ирдэ. Тэгвэл тэр хамаарал буураад одоо та өөрөө яг тийм гоё амьдралаас гоё зөв үеийн үрээ аваад тэгээсийнхэн явхаар одоо үгдгийн энэ хүнийг гоё байлгаж, энэ хүнийг сайхан байлгаж би гоё байна гэсэн юм биш. Би өөрөө гоё байж, би сайхан байж, сайхан байна гэдэг рүү та ойрын хугацаанд маш сайхан орох юм байна. За тэгэхээр сүүлд нь дүүрэхэд бол одоо ямар ч нэг юм эмх зэгцгүй энэ олон зүйлсээс нэгийг сонгож чийдэл явна. Хэцүү үеийн үр дуусч байгаа. Тэгээд амжилтын
үе ирж байгаа. Хамгийн гол нь бусаас хамааралтай биш, яг цэвэр өөрийн одоо тийм хар гэртэй хаан, бор гэртэй богддог сайхан руу орох юм байна. За харин одоо ойрын үед ямар сайхан зүйл болох вэ? Ойрын үед ямар хүсэл биелгүүдэх талаар Oracle өдөр юу гэж зөвлөсөн байна? Харцгаая. Одоо эхнийх нь бол одоо амьсгал бүрмийн намайг ямархуу одоо амьд байдаг юм мэдрүүлж гарч иж байна. Энэ хөтрийг сонссон хүн та юу шүү? Яг үндэ сонсороо амьд шүү. Гэхдээ яагаад би энэ сонирм ярьж байна гэхээр одоо юу гэдгийг бидний амьдрал гарч ирдэг штэ. Амьд юм шиг хэрнээ амьгүй юм шиг өдөр хоног зүгээр л өрнөдөг. Тэгэл нөгөө л нэг өдөр, нөгөө л нэг шөнө, нөгөө л нэг уусдаг хүмүүс, нөгөө л нэг ярьдаг юм те. Явцгүй штэ гэрвэл. Гэтэл энэ дунд жижиг самууг тийм гоё мөрөөдлөө явж байгаа. Жижиг самууг амьдралын сайхан зүйлс болж байгаа. Энийг та бас харах ёстой. Тэгээд энийг та бас бүтээх ёстой. Бас дээр нь хүрээлэж явах солих ёстой юм байнууд гэж гарч иж байна. Зөв хүрээлэлтэй байж иж одоо гэдгийг та буруу хүрээлэл дуунаад үг гэдэг штэ. Хэрвээ та өрөөнд байгаа хамгийн ухаантай хүн бол та буруу өрөөнд байна гэсэн үг жаахгүй юу? Яг тэр шиг та яг одоо буруу хүрээлэлтэй байвал таны хүрээлэл үнэхээр явцгүй гэсэн үг. Тэгэхээр хүрээлэлээ солилжиж таны амьдралаас илүү гоё тийм сайхан руу арах юмаа гэж гарч ирж байна. Хоёр дахь нь одоо хамгийн өндөр тийм гоё юунууд гэвэл одоо байжлах боломжууд гэвэл одоо гэдгийг хамгийн би одоо бол хамаагүй миний одоо хүслээс үл хамаарсан тийм сайн сайхан зүйлс орж ирэхдээ та итгэх ёстой. Яг тийм зүйл одоо гэж байгаа юм. Та ер нь их тийм манифест талтай уг нэг тийм сайн чаддаг хүн гэхдээ хийх нэг тийм аргаа олдгүй тийм нэг л тийм хийдгүй юм яваад байна. Та хийж явах ёстой. Тэгжээ таны амьдрал бас бүр сайхан руугаа орох гоё юм руугаа орно. За юу. За харин таны одоо энерги авраа ямар хөө байна? Харцгаая. Вау, гоё хоёр зэрэг шүү. 3 ба 4 зоос. За юу гэсэн үг вэ гэхээр 4 зоос. Одоо тогтвортой байдал ба хамгаалал дээр нь уламжлал байдал. Ер нь энэ одоо таны энерги юу шүү? Аюу олон тийм одоо олон юмыг сэгцсэн, шин юм төсөөлөл, шин юм яа гэхээсээ илүү яг танд бол тийм санаа зөндөө орж ирдэг юм байна. Гэхдээ юу яагаад гэж орж иж байна? Энерги төвшөндөө бол та яг одоо хийдэг зүйлсээ хөгжүүлээд, сайжруулад одоо сайхан яваа. Эсвэл одоо байгаа жижиг сажиг асуудлуудтайгаа нүүртлөө яваа. Нэмж ингүүл яах вэ, тэгвэл яах вэ гэдэг тийм асуудал хэрэггүй. Танд улам их асуудал үүсгэнэ. Одоо яг л нэг барьсан юм хамгийн чухал зүйлээ одоо энийг хийжүүл миний сэтгэл санаа тайван боллоо гэсэн зүйлээ л яг тэрнийг тийм ширэн шууд одоо ширэн нүүрлэлт ч юм уу тэгээд хий гэдэг хөзөр гарч иж байна. За хоёр дахь нь 3 зоос. Тэхийн тулд танд яалтчгүй тийм одоо хүний манифест, хүний азуул үнэхэр хэрэгтэй. Та ямарваа нэг зүйлсээ бас жоохон ганцаараа туулах бол бас танд сайнгүй юм байгаад байна гэж гарч ирж байна. Тийм учраас одоо энийг хамтаараа туулах хүмүүс юу байна? Тусал дэмжих хүмүүс юу байна? Цогтой сайхан сэтгэл зүйн зөвлөлч юм уу? Сайхан ярилцаа явдаг хүмүүс юу байна те? Тийм яриа нийлэх сайн хүмүүстэй сайхан амьдралыг уучраад явбал маш сайн юмаа гэж гарч ирж байна. За ингээд хоёр дахь өдөр маань дууслаа. Хөдөл хэлбэрийн хаалгацсан бол лайк дараарай, шеэр яриа, subscribe дараарай. Мөн donation юулад маш баярлах болно. За тийм мөн та гүлийн нутган дээр юу хийх хүчин юм зорилготой байна те? Юуны төлөө тэмүүлж гэдэг бичээ бол тэр чиндээ сайхан манифестигээ залбирлал ирүүлэх болно. Тэгээд та бүхэндээ хамгийн сайн санагсан өрөө тарчин дуртахад ингээ байнгын стресстэй, байнгын ингээ тийм төвөгтэй, докторгүй хэцүү байгаад бол та юу яараа одоо эсвэл энержийн дуулсан байнгын ядарсан байгаад бол та бүхэнд энерги цэвэрлэг Oracle давсыг санал болгож байна. Ердөө 10-аас 20 минут сайхан усанд ороод давстасан ч юм эсвэл ван тавсан ч одоо төмбөд тавсан ч гэсэн болно. 10-аас 20 минут сайхан бясалгал хийгээ тэгээ сайхан гараад ирэхэд би хачин амар сайхан эрүүлжээд аюул сайхан энерги сайхан эдгрээд аюул сайхан тайвшраад нойрш хүрдэх юм байгаа юм шүү. За тэгээ сүүлд нь хэлье. Хүний амьдрал сэтгэл тайван байх шиг сайхан юм байдаггүй. Харин тэрийг одоо бүтээх шиг бас гоё юм байдгүй. За яа.
За одоо сайн сайхны хүсье 3 дахь төрлөөгөө орцгоё. За 3 дахь хөзөр маань сэлэмний хаан. За хөзрийг ажиглавал одоо биш сэлэмний хатан шүү. Хөзрийг ажиглавал одоо нэгэн одоо хэрэг гэхдээ эмэгтэй хэрэг одоо сэлэм бичсэн эргэн тойроод нь хөргөсөнтэй хэрэг биш штэ. За юу яасан хөө? Ер нь энэ хөзрийг сонгосон хүн та сүүлийн үед одоо яг өөрийнхөө байж чадахгүй дандаа хүний өгөөч гэдэг юм уу те өөрийнхөө гоё байх хэрэг болохгүй байгаа бол одоо ер нь ойрын хугацаанд яг тэр талраагаа бол илүү дээшээ сайхан болох юм байна гэж гарч ирж байна. Одоо бодъё л доо нэг хүмүүс гэдэг чтэй хүнийг гоё байлгах гэд хүнийг тийм айтайхан байлгах гэд өөрийгөө жоо хайцсан байдаг. Тэгэл хүн л гоё бол мань явах мах уу гэх тийм байгаад тийм төрлийн юм бол байсан бол одоо байгаа бол одооноос ер нь тэр чинь илүү тийм өөртөө илүү гоё бай, өөрийгөө илүү сайхан байлгах юм. Миний амьдрал ер нь явал гоё байх уу те. Тэр талуугаа илүү тийм шийдэмгээд талуугаа орно гэж хадж байгаа юм. За тэгээд одоо юу гэдгийг яг өөр дээр чинь одоо өмнө нь ингээ хүмүүст ордог байсан энерги арзууд одоо хүмүүс явдаг ус аз юм уу та. Өөртөө чинь илүү сайхан орж ирээд өөр чинь илүү гоё тийм аз завшаан гоё юм тохиод одоо чинь эрвэхийг тойрцсон байна гэдэг чинь тийм байхгүй яг өөрөө чинь одоо ивэж авж байгаа энергиуд илэх сайхан итгэвчээд гоё болоод сайхан аз тохиолдохоо те амжилтын гоё үйл явдлууд сайхан болно гэж одоо нэг харж байгаа юм аа. За тэгээд сэлэмний хатан учраас юу яана? Ухаалаг байдал яалч юу гэдгийг таны амьдралд юу орж ирнэ? Одоо таныг тийм ашиглаж яаж ийсэн хүмүүс биш. Одоо илүү тийм зөв танд их тийм гоё зөв зөвлөгөө өгч чаддаг, сайхан тусалж чаддаг. Жохон тийм хатуу болж үннийг хэлдэг тийм хүмүүс таны амьдралд ойрын хугацаанд орж ирээ сайхан зөвлөгөө юм хэлээд ном тарнайлдаг гэдэг юм уу. Тэгж яваад таны нэг тийм ухаарлын жоохон үйл явдлууд бол болох юм байна гэж нэгдүгээр гарч иж байгаа юм. За тэгээд дээрээс нь гэвэл одоо яг амьдралыг харах өнцөг талаас чинь хамгийн гол нь өөрчлөнө. Энэ хөзрийг сонсон хүн та юу яагаад байна? Одоо уг нь их юу талтай одоо юу гэдгийг даацтай гэж ярьдаг штэ тийм үгүй чөмхтэй гэдэг юм. Юм хийгээвэл хийж чаддаг, бүтээж чадахгүй юм гэж юм байдгүй. Одоо хоол эрт орж ирээ гадаа гарч юм гэдэг шиг одоо хийж чадахгүй юм гэж ер нь байдгүй. Мөнгө цаасаж гисэн бас одоо яаж олцдог. Тэгэд бас аргын нэмийг сайн олж чаддаг. Гэсэн хэрнээ илүү тийм хүмүүсийг тийм гоё байлгах гэж хичээхэд байна. Одоо тэр чинь юу юм? Өөрчлөгдөн. Илүү өөрлөгөө гоё бай те. За тэгээд одоо бас бүх юм руу ямарваа нэм хийхдээ юм тодорхой бай гэсэн тийм шийдэмгий амьдралыг юм орох юм байна. Тэгэхээр илүү тийм хэцүү, хатуу, зүдэргээтэй зүйлс нь ер нь багасах талтаа орох эхлэл нь одоо ойрын хугацаанд сайхан тавигдах юм байна гэдэг хөзөр энэ нэгэд гарч байгаа юм аа. Тэгээд дээр нь юу яана? Та өөрөө хүсэж байгаа гэж байгаа шүү дээ. Тэгэхээр таныг одоо юу гэдгийг илүү та одоо ер нь амьдрал илүү тийм критик буюу одоо тийм илүү тийм шүүмжлэлтгий болно гэсэн үг. Өмнө нь ингээл за яхаа орч гарсан зүгээр төв гэдсэн бол одоо тийм ингэрээ би тиймэрээ хамаагүй болно гэх тийм нэг төрлийн жоохон тийм хүүхэн шиг гэхдээ нөгөө талаас үнэхээр та тийм болох ёстой байгаа тийм. Тэр нь таны хувьд яагаад гэвэл сайн зүйл. Яагаад гэхээр та өөрөө таны хүсэж байгаа зүйл ихгүй юу? Таны хүсэж байгаа зүйл гоё байж та өөрөө гоё байна. Хүн чинь юу вэ штэ? Гэртээ одоо юу гэдгийг амар тийм 16 дуу 100-ны сэтгэлээр янзлуу минимал байна үү те тэр хүний хүсэл ч дээ. Яг тэр шиг та өөрийнхөө амьдралын хүсэлтээр сайхан явах зам нь одоо нэг тийм байна гэж гарч ирж байна. За нэгдэм байж. Гэхдээ сорилоор нэгднэ. Шууд бүх юм бас баг болчихгүй байна. 5 зоос. Бас нэг тийм амар гоё хөзөр бол биш. Гэхдээ бас нэг тийм муугүй хөзөр бол муугүй хөзрийн үнэлт бол. За юу гэсэн үг гэхээр одоо юу юм байгаа юм? Одоо хүнийг хамгийн өөрчлөх хэцүү зүйл бол сэтгхүү байдаг.
ийм сэтгхүүн өөрчлөлт ер нь явагдаж байгаа юм байна. Багаасаа нэг ийм байх ёстой, тийм байх ёстой гэж сэтгхүүр өссөн хүн бол санхүүдэл дээр ч юм уу, хувийн амьдрал дээр ч юм уу те. Одоо яг тийм тэрийг өөрчлөхөд хэцүү. Тэрийг илүү тийм өөрчлөгдөх шатнд одоо явж байгаа учраас одоо жоохон тийм баг зэргийн хэцүү санагдах ч юм уу. Эсвэл яг өөрөөхөө биш санагдах ч юм уу. Одоо жоохон тийм төвөгтэй санагдах тийм зүдэргэнтэй те бас нэг тийм одоо явдалтай жоохон үйл явдлууд бол энэ хооронд болно. Энэнд өөрийгөө буурдаж болохгүй. Ямарваа нэг зүйл сайн сайхан зүйл хийх өөрийнхөө хүслээр байх яг тодорхой зүйлс хийхдээ ерөнхий бишиг тодорхой зүйлсийг ингээд хүсээ сайхан төлрөөд тэрийг төлөө явж байхад одоо яг таны бас давхард нь хэлэхэд энэ ер нь ойрын үед таны гоё манифестууд бол маш сайхан бүтнэ. Тэгэхээр манифест маш сайн хийх шүү дээ шимтэлтүүд бол. Тэгэхээр буцаад яриаар ороход бол яг өөрийнхөө хийж байгаа зүйлд одоо өөрийнхөө төлөө хийж байгаа зүйлд битгий заяа. Бүх юм сайн санаар явна. Яг хуу жоохон хэцүү санагдах үйл явдлууд битэрж болж таарна ойлгомжтой. Тэрэнд ажил бүгд битгий өгөөрэй. За тэгээд хамгийн сонирхолтой нь гэвэл таны амьдралаас ер нь таны жоохон тийм паразитлдаг ч юм уу эсвэл таны хэцүү байлгадаг ч юм уу жоохон тийм зүдэргээнд оруулдаг хэцүү байдал оруулдаг хүмүүс таны амьдралаас нэг бол холдно эсвэл таваараа холдуулна. Тэрэндээ мэдээж зөв. Гэхдээ одоо зарим хүмүүс юу яагаад гэдгийг одоо ганцаардсандаа болоод нэг тийм тэнэг хүмүүсээр хань татдаг байхгүй юу? Та бас жоохон тэгчих гээд их магадлал байгаад байна. Тэр тусмаа дэмий. Таны амьдрал бол бараг шүү. Угаасаа хэцүү бүтггүй хүмүүстэй ойрхон байсаас ганцаар явсан дээр байгаа юм. Дараа нь угаасаа тийм зөөх хүмүүс орж ирэх байхгүй юу? Тэрний төлөө нэг тийм ойр байгаа тийм тэнэг хүмүүстэй байх бол дэмий. Тэгэхээр одоо тийм угаасаа хоёрын тэнэг санагдсан хүмүүстэй муудалцаад эхлэх юм уу? Эсвэл тийм хүмүүс холоор эхлүүл одоо тийм санаж битгэрэх яах их бол ямар ч шаардлага байхгүй заяа. Тэрийг маш сайн ойлгоорой. Тэгээд хамгийн чухал зүйл дээр л төвлөр. Сэтгэл зүй дээр нэг тийм төвлөрөөд инглээ тэглээ яа нэг шаардлага байхгүй. Ер нь та бас жоохон одоо уг нь яг гоё ажил явж байхад та тийм сэтгэл зүй дээр төвлөрөөд бус хүмүүс юу гэвэл яах вэ ингүүл тийхүүл гэсээр байгаад буруу зүйл дээр төвлөрөөд тэгээ үр дүнгөө яваад байна. Тэгэхээр үр дүн ойрын хугацаанд одоо маш сайн чөлөөлж одоо юу яах хэвээр явах хэвээр тэгжээж гоё юм болон заа юу. За тэгдэм байж 3 дахь хөзөр нэг саваа. За хөзрийг ажиглавал нэгэн одоо үнэг нэг саваа ингээ зоос барьчихсан. Эрүүн тойрод нь хоёрыг хараацаа шуунууд байж штэ. За юу гэсэн үг вэ гэхээр ийм байгаа юм. Нэгдүгээрт энэ бас хэдэн юмыг ойлгомоор байгаа юм. Одоо гэдгийг таны буцаад сэтгэлийн гарал асах юм байна. Асж байгаа юм байна. Энэ юу гэсэн үхээр буцаа хиймэр дундаа өсөөд буцаа тийм гоё одоо урам зоригтой тийм дайчин байгаад их сайхан та төлөвтөө орох юм байна. Тийм учраас тэгж байгаа учраас одоо таны амьдрал илүү гоё сайхан зүйл рүү ороод би бас ингэж удаа амьдрах уу гэдгээ бас тийм ухаарад тэгэхгүй бол хүн урам зориггүй бол балаа одоо намгаасаа гарч чаддгүй. Намагдаа дасаа тэр намгийнхаа тийм заваа өмхөн өртөнд бүр нэг тийм дасалтай хэл болчихлоохгүй. Гэтэл ашгүй одоо таны урам зориг сайхан сэргээд давхар амьдралаас авах таашаа ч сайхан сэргэж эхэлэх учраас та энэ балаа өмхийн намгаасаа гарах эхлэлчин бол ойрын хугацаанд сайхан эхлэх юм байна. Амьдралын шинэ энерги орж ирж байгаа юм байна. Одоо нэг цикл дуусчих учраас дараагийн одоо тийм гоё цикл одоо энэ балаа намгаасаа гарах цикл чинь эхэлж байгаа юм байна. Энэ юу яа? Ялангуяа хүмүүсийн харилцаан дээр гарч ирнэ. Таны амьдралд гой шинэ хүмүүс орж ирнэ. Шинэ харилцаа бас үүснэ. Эсвэл одоо тийм бүтэхгүй байгаа хүмүүстэйгээ одоо тийм шинээр нүүр тулгаж ярьдаг юм. Одоо хүмүүс ингэдэг штэ. Энэ хизээ ийм байсан гэд. Угаасаа удаан тийм байж болохгүй л ахгүй та. Угаасаа тийм байгаад дахиад та болохгүй л байгаа чинь хүмүүс мэдгүй харин таач одоо тийм дэмий байгаад байхгүй. Хүмүүс таныг дээрлээ сурцсан байгаа учраас одоо таны тийм зөв төлөв өөрчлөлтөөр энэ хизээ ийм байсан гэж орж байгаа юм. Тэгэхээр одоо
танд одоо яг тэр тэгж яригдах хэмжээний гоё зүйл одоо амьдрал чинь орж ирэх юм байна гэж гарч иж байгаа юм. Энэ нь цаашлаад одоо сэтгэл амар бол бие амар бол ажил амар штэ. Тэгэхээр таны одоо ийм сайхан энерги, сайхан юм урам зориг орж байгаа учраас ажил төрөлтөн ч гэсэн сайхан бүтээд гоё руугаа ороод өмнө нь ч гэсэн тийм одоо ажиллаа бүр сайхан дуртай болоод ингэж хийж болох юм, тэгж хийж болох юм гэсэн яваад үгүй бол одоо юу гэдгийг өөр ажил хийж үзье те, өөр юм хийж үзье, илүү гоё амьдрал руу оръё гэгээд нэг өсөндөө одоо байгаа амьдрал чинь бүр сайхан гоё юм руугаа орох юм байна гэдэг хөзөр гарч иж байгаа юм аа. Тэгээд сүүлд нь хэлэхэд юм байгаа юм. Энд амьдрал энэ зам яваад хаашаа явах вэ? Санхүүгийн доктортой байдал руу орно. Энэ хөзөр сонгосон хүнтэй жоохон амьдралын санхүүгийн докторгүй байдал ч юм амьд хэцүү байдал дээр жоохон төвлөрөөд байгаа бол одоо юу гэдгийг алсын юм чи ингэж явсаар байгаад таны амьдрал илүү тийм санхүүгийн гоё руу орох гэж байгаа учраас та улам сайхан энэ юмыг энийг сайхан болгоё бүтээ. Одоо бүр сайхан юмыг болгоё те. Давхар бүтггүй хүмүүсээс холдъё, паразитлын юмнуудаас холдъё гэдэг үгээ одоо сайн чиглэж яваарай гэж гарч иж байна. За харин одоо гаргалгааны наривсан хөзөөлөгөө орцгоё. За эхнийх нь одоо 8 зоос. За яалчгүй буйны өвлийн үрээ орж ирэх тийм сайн сайхан одоо санхүү бөгөөд доктортой байдлын энерги бол тань руу орж ирж байгаа юм байна. Тэрний эхлэл нь таны одоо сэтгхүүч нь ингээ орж ирээд таныг болгоё те. Айтайх юм руу оруулах гэдэг юм чинь таны ингээд оруулж байгаа учраас амьдралын тийм сайн сайхан зүйлсүүд рүүгээ та орж эхлэх юм байна. За ингээ зүгээр нэг орчихгүй. Энд чинь бас юутай юм байгаа юм. Одоо юу гэдэг вэ? Ийм байдаг хгүй юу? Хүний ур чадвар гэж нэг сайхан юм байна шүү дээ. Танд яалчгүй тийм жоохон ур чадвараа сайжруулах, бас одоо өөрийгөө шин төвшөнд гаргах тэр талын юм үнэхээр хэрэгтэй байна. Үнэхээр ингээд амьдралын сайн сайхан руу гоё юм руу оръё. Одоо бүр тийм гоё юм руу оръё гэж байгаа бол танд өөр ч нэхлээд өөрийгөө их биеийн бэлэн болох хэрэгтэй. Би яг юугаа хөгжүүлэх юм сайн байх вэ? Надад ямар бас тийм гоё боломжууд байна. Би аль нь талаа илүү сайн хөгжүүлэх хэрэгтэй гэвэл та маш сайн орох хэрэгтэй юм шүү гэдэг хөзөр энэ дээр гарч иж байгаа юм аа. За тэгэхээр энд орсноос гадна бас одоо түрүү хэлээд байгаа шүү дээ. Би ер нь байх хэлээд байгаа шүү дээ. Одоо таны ер нь манифестийн урд одоо юу үр дүн энэ ойрын хугацаанд илүү үр дүнтэй байх юм байна. Тэгэхээр одоо та ойрын хугацаанд яг ямар хуу ур чадвараа одоо мэдээ санхүү гэж болно. Гэхдээ ямар ур чадвараа илүү сайн хөгжүүлвэл одоо яг тийм хол явдлаар олох хэрэгтэй байгаа юм. Тэрийгээ та юу ягаарэ? Одоо олмоор нэгдэг манифест хийвэл бас өндөр үр дүнтэй юм шүү. Давхар бас яг би ийм юмд яг нарийн ширийн ихний одоо алхам нь энэ юм аа. Одоо тийм би одоо гоё 3 ороо ч юм уу 2 байртай болмоор жишээ шүү. Тэгэхийн тулд эхний ээлжинд би одоо сард нэг юм одоо 8 ч юм уу 7 6 ч юм уу те тэднээс төрний орлоготой болмоор байна. Тэгэхийн тулд эхлэл нь би ийм юмар эхлэмээр байна гэдэг тийм зүйлийг та манифест хийгээрэй гэж одоо гарч иж байгаа юм аа. Тэгээд цаашаага ингээ харахаар юу байгаа юм ба? Одоо өөрийгөө юу яах хэвээр. Ер нь тийм юмд сорих, эрсдлээс айхгүй буруу шууд тийм зоригтой маш сайн яваарай гэдэг хөзөр энэ дээр ингээд гарч иж байгаа юм. Тэгвэл одоо амьдрал таныг санхүү болон амьдралын хүсэж байгаа бүх сайхан зүйлсээр чинь маш сайхан ивэгээ тэтгээд гоё явах юм байна гэж гарч иж байна. Хоёр дахь нь за дурлагсад гэдэг үзээр орж ирсэн. Та яг ийм хэцүү хатуу хөтөө ингээд бас хийх зүйлсүүдийг ганцаараа туулахгүй, олуулаа туулна. Тэнд бас туслах, дэмнэх тийм сайн сайхан хүмүүс зөндөө гарч ирнэ. Гэхдээ хизээ гарч ирэх үү? Та таны энергийг сордог, паразитлын тийм бүтэхгүй хүмүүс байвал тэр хүмүүсээс холдож байж таны амьдрал илүү сайхан болно шүү. Зарим хүмүүс нэг тийм яг ийм тооны найстай байх хэрэгтэй гэдэг тоо байдаг шүү хай.
За тэгээд тэрнээсээ холдож иж юу болдог? Зөрөө тийм шинэ хүн амьдралд нь орж ирэх тийм уур амьсгал юм уу тоо орж ирдэг. Тийм зүйл байд юм шүү хаа. Тэгэхээр таны амьдрал тийм бүтэхгүй хүн байгаа бол холд тэгээд нэмээд бүтэлтэй сайн хүнийг амьдралаасаа хайж ол. Тэгээд хамгийн чухал нь хин юу ярьж ийн гэдгийг маш сайн бодож байгаарай. За тэгээд энэ юу яахгүй шүү. Давхар одоо дашрам дуртад бүр сайхан бүр гоё юм ярихад дурлалт гэдэг зүйл одоо юу гэсэн үг юм? Одоо би сайн нэсэд нэг дурлахгүй. Би юу гэхээр одоо архины нэзмээс тийм дурлахгүй үстэй. Тэр хүнтэй бол арх хөх юм пиавдах гоё штэ. Тэрнээс одоо гэдгийг хайрмаар яриад хүмүүс зүнхэл дэмий үстэй. Яг тэрнтэй адилхан таны амьдрал бас ингэж туслах хүмүүстэй зарим синглүүд нь шүү. Гоё хосын хүмүүс гарч иж магадгүй байна. Яг тийм өөр чинь маш сайн зөвлөж чаддаг, маш гоё өөр чинь одоо юм анхаарлыг гоё халамж өгч чаддаг, анхаарал хандуулж чаддаг, бас өөр чинь сайхан зөвлөж чаддаг тийм хүн амьдрал чинь бас сайхан гарч ирэх юм байна гэж одоо хөдөр дээр гарч иж байгаа юм. Тэгээ бас зүйл гэвэл төгсгөлийн зүйл гэвэл юм байгаа юм. Яг амьдралдаа сонголтоо хий. Хайрлах зүйлтер бол одоо юу штэ. Гурвалжин дөрвөлжин бол аягүй заавар нэстэй. Гэтэл хайр чи юу вэ? Хоёр хүний хооронд юм бол хайр байдаг. Тийм учраас юу яагаарай? Яг өөр дээрээ одоо гэдгийг амьдралын хамгийн чухал шийдвэрүүдээр хүмүүстээр одоо сонголтуудаар ажил төрөл дээрээ яг сонголтоо батараад хийгээрэй. Энэ чинь сэлэмний хаан гэж гарсан. Сэлэм тас толгой бүнэсгдэгтэй адилхан их тийм юу яахгүй штэ. Яадаг үлээ. За сэтгэл жоох хурцчихсан юм байхгүй штэ. Тэрнтэй адилхан нэг шийдвэр хэрэгсэн бол шийдвэрийг байгаарэ гэж гарч иж байна. За гуравт нь сэлэмний хаан. За хөдөр дээр юу хавц нэгэн өвлийн хүдэнд нэгэн хаан сэлэм барьчихсан. Тэгээ одоо тийм тушаалдаг яах ч юм маягтай ингээд хэцэн маягтай байж штэ. Юу яана? Ер нь юу одоо толгой хамгийн чухал зүйл бол үрдэн ба толгой шүү. Нэг тийм зүрх сэтгэлтэй автаад яалал гэсэн юм байхгүй. Одоо нохой гэдэг штэ. Найз залуу найз хүндээ ярьж байгаа юм яа. Би хайрт би чиндээ хайртай шинийхээ төлөөс уулыг даваад усыг талаас гал шараа алис давж чадна гээл. Тэгсэн нөө охин уяраал. Хайраа тэгвэл хүрээд ирэх гэсэн охин. Гадраа борооч хайр даард ашигт. Гэсэн оронд нь миний ярьчийг хүрээд ирэгээд. Тэгэхээр энэ бол одоо зүрхслээр наадж байгаа л үүстэй. Чихэн дээр нь цэцэг уруулаад тэгээ оронд тэр тувж штт. Юу очихгүй. Яг тэрнтэй адилхан аливаа хүний үйлдэлийг харж байгаарай. Одоо зүрхээ даахгүй тархигаа дагсан тийм чухал тийм зөв шийдвэрүүдийг одоо хатуу хэрнээ үнэн шийдвэрүүдийг гаргаад давхар тэрэндээ сахилга баттай байгаарай гэдэг хөзөр гарч ирж байна. Тэгэхгүй бол энэ хөзрийг сонсон хүнд таны амьдрал ингэ тийм гоё жоохон гоё юм бол яа гэхээр одоо тийм ядаргаатай хүмүүс орж ирээд лайтад идэх ч юм уу те. Одоо тийм балаа үйл явдал болоод байна. Тийм учраас давхар өөрийнхөө амьдрал жоохон тийм өндөр стандарттай одоо хэр баргийн хүмүүстэй бас тийм зөв хүнтэй нийлдэг ч юм уу те байхгүй бол одоо юу гэдгийг хэрвээ та 10 өвгөнтэй эрхшинтэй нийлүүлээд 10 нэгтгэн боломжтой. Одоо 10 эрхшинтэй нийлүүл 10 нэгтгэн та боломжтой. Яг тийм үйл явдал жоохон болчих гэдэг шүү. Та ер нь ойр орчинд ямар хүн байна? Та яг тийм байх гэдэг юм байна шүү. За юу. За тэгээд бас нэг сүүлд нь гэвэл юу яана? Хүмүүсээс одоо хатуу бодож үнэн шийдвэрүүдийг маш сайн сонсож явна. Гэтэ энэ бол одоо юу гэдгийг таны амьдрал хэрэгтэй болгосон шүү. Таныг тийм муулсан, дарамжсан юм бол биш шүү. Одоо та ингэж хийх хэрэгтэй, чи тэнэг байна, чи ингэх хэрэгтэй гэвэл зөв. Зөрөөд чи царай мотой чи одоо тийм юм гэвэл энэ бол буруу зүйл. За яа. За тэгээ ерөнхийд нь бяцхан дүгнэхэд бол таны амьдрал их гоё өөрчлөлтийн талбай бол орж байгаа юм байна. Илэр бие таасан сайн санал орно. Тэгээ эн чинь таныг одоо хэцүү боловч тийм санхүүгийн гоё амьдрал руу одоо санхүү хэрэгцээр бол чиглэж байгаа юм байна. Тэрэн дээр чинь та бас зөв хүмүүстэй гоё байх ёстой. Тэгэд үр дүнгээ маш сайхан хүртэнэ. Тэгэхин тулд одоо зүрхээ биш тарихад дагаарай гэж гарч иж байна. За харин одоо ойрын үед болох одоо гоё хүсэл бүйлэх юм уу сайн зүйл болох те одоо ойрог төлөв юу зөвлөсөн байна харцгаая.
За юу яаж гэн? Одоо зөрчилдөөн гэдэг зүйл бол миний амьдрал одоо надаа өөртөө бас тийм зай хэрэгтэй байдгийг одоо сануулт юм аа гэнэ. Энэ зөрчилдөөн яадаг гэдэг зүйлс чинь юу штэ хөө? Таны амьдралын үнэтэй нүүртлүүлж байгаа юм аа. Тэгэхээр ийм зүйлс та бол зогтоох шаардлага байхгүй. Харин тэрнтэй нүүр тулж явах хэрэгтэй. Нөгөө талаас бас өөртөө амраах цаг өгч явах хэрэгтэй юм байгаа юм аа. Нэг юмыг бас ойлгомоор байна. Нэг юмыг аюулсаа ойлгомоор байна. Энд чинь зөрчилдөө амьдрал болж байгаа сорил те одоо тийм тулгаралт зүдэргэн гэдэг зүйлс бол таны амьдралын нэг төрлийн одоо антивирус бороо ийм болоод байна яах вэ гэд. Энэ дээр та өөрөө тийм эрүүл сарвал яг тийм ухаанаар шийдвэр гаргах хэрэгтэй гэдгийг. Одоо юу гэдгийг гэр хороолт үнэхээр ингээд удаан амьдраад хэцүү ингээд байлаа яалаа илээ гэж байгаа бол ялч байранд нэрс хагшаа нэгдэх болохоор орно шүү дээ. Тэгэхин тул одоо яах юм? Солонгос уу, Австрали юу гэдэг яг тийм шийдэмгийн алхам хийх хэрэгтэй. Тэгэхин тул та өөрөө удаан сайн тэгээ бодох. Тэгэхгүй бол зүгээр нэг тийм мөрөөдөж яваад байвал мөрөөдөл болно өстэй. Одоо юу гэдгийг 1000 манифест их удаан хийлээгээд хүн өөрөө хөдлөхгүй тэгэл дэмий өстэй. Яг л тиймтэй адилхан. За нөгөө тал хоёр дахь үзэр гэвэл одоо юу гэдгийг би одоо юу гэдгийг миний зүрх сэтгэлд хүсэж байгаа бүх зүйлийг хүртэх би эрхтэй хөөн гэд. Өөртөө жоох итгэлгүй байна. Бүх юм сайхан болноо. Тэхийн тулд өөртөө итгэж явах хэрэгтэй. Одоо юу гэдгийг зарим нэг юм балан хүмүүс байд. Одоо юу гэдгийг би нэг хүний сайхан нэг хүний одоо ярил сонссон. Аимжигтай бусдыг боддог хүн. Өөрийгөө тийм одоо яаж одоо гэдгийг зовж навч хамаахгүй. Тэгээд мань хүн өөрөө нэг өдөр аюу их тийм гоё тушаал дэвшсэн. Тэгсэн чинь тушаал дэвшсэн хоорондоо аюу их тийм зовсон байгаа юм. Тэгээ яасан гэсэн чинь би энэ тушаал дэвших тийм өндөр цалин, өндөр юм гоё одоо хангамжийг авах хэрэггүй хүн. Энийний орон надаас зөндөө сайн хүмүүс байгаа. Гэтэл тэд нар сонгох хэрэгтэй байсан юм агээд өөртөө тийм сайхан цэг өгөхгүй байхгүй юу. Яг тийм зүйл бас тань жоохон байхаа юм биш үстэй те. Болохгүй шүү. Хүн болгон өөртөө авчирж байгаа тийм сайн сайхан зүйлийг хүртэх ёстой, идэх ёстой. Тэрнийхээ төлөө хичээх ёстой. Тийм учраас өөрөөдөө нэг тийм буруу өгөөд ингээд тэглээ гэдэг шаардлага байхгүй заяа. Амьдрал сайхан, амьдралын сайхан мэдчих байгаа бол бүр сайхан. За харин одоо таны энерги ойрын үед ямар хуу сайн сайхан зүйлийг мэдрэх вэ? Тэрэнд одоо ямар хуу энерги одоо зохилоо байх нь одоо харцгаая. За 6 зоос. За юу яана? Ер нь бас нэг буян үйлдмээр юм байна. Буян үйлдвэл одоо нэг буцахтаа бомт бор гэдэг штэ. Яг тэрнтэй адилхан зүйл бол болж байгаа юм байна. Жохон сайхан буян үйлдээ зам мөрөө засаад сайн сайхан юм сайхан дуудаад хүмүүс баярлуулаад явах нь маш хэрэгтэй байгаа нэгдүгürt. Нөгөө талаас одоо юу гэдэг юм болгон дээр бас хит одоо юу байж болохгүй. Одоо юу гэдэг вүлээ жижиг сажиг зүйлээр бол хатуу битгий бай. Яг том зүйлс дээр хатуу бай гэж байгаа юм. Энд ч одоо юу яагаад вэ? Эхэндээ бол амар ихтэй хатуу бай, хүн битээ туслах гэчээд одоо буян үйлдэх жоохон тийм блокгүй сонсож магадгүй. Жижиг сажиг зүйлээр шүү. Одоо гэдгийг өөр чинь нэг юм 2 сая төгрөг байлаа гэж бодъё. Гэтэл одоо хүмүүс нэг юм 20-30 ч юм уу за өсөөр 50% гуйвал нэг буруудах байхгүй шүү дээ. Харин сая маяар гуйвал ч юм бол өстэй болохгүй. Яг тэрнтэй адилхан жижиг сажиг зүйлсээр бол хүмүүс баярлуул. Ягаад гэвэл та бас хүнийг баярлуулж өөрөө бас таашаал гоё явдаг хүн. Бас нөгөө талаас тэр нь таны амьдралын сайхан замыг засдаг юм байгаа юм. Том зүйл хэрэггүй шүү заяа. За харин хамгийн сүүлийн нь одоо таны яг энерги одоо байгаа энерги чинь бол хермит буюу дайнч энергитэй байгаад байгаа юм байна. За юу гэсэн үг вэ гэхээр ийм байгаа юм. Яг амьдралаас та эн чинь юу штэ? Мянга та гэр бүлтэй байна уу? Үр хүүхдтэй байна уу? Үр хүүхдийн төлөө амиа өгөхөөс ч босхоргүй хамаагүй. Та бол та. Тустай хүмүүс хүүхдүүд чинь. Яг тэрнтэй адилхан та яг өөртөө яг ямар хуу одоо зүйлсийн дотоод одоо та өөрөө чинь одоо дотоод сэтгэлгээний хайлт үннийг олох. Яг ямар хуу амьдрал яах ёстой, яг юу хийх ёстой. Одоо яг ямар хуу байвал энэ хүн гоё байдаг. Миний амьдралыг утга учир юу юм те? Тэр тал дээр
одоо анхаарч явах хэрэгтэй юм шүү. Та бол яг өөрийнхөө сүнсээр явж байгаа. Таны амьдралыг утга учир юу юм те? Тэр талаараа анхаарч явах нь таны амьдралыг одоо яг хамгийн чухал энерги чинь бас зориг явж одоо таны энерги чинь бас таныг тийшээ чиглүүлж байна гэж гарч иж байна. За ингээд одоо 3 дахь хөтөр манд туслаа. Хөтөр таалагдсан бол лайкаараа шеэрээрээ subscribe хараарай. Аманд донешны үлдэл маш баярлах болно. За тэгмүүд Google-ийн нутган дээр юу хийх хүсэж байна, ямар зорилготой байна те. Юуны төлөө тэмүүлждэг бичээ явуул тэр чинь төлөө сайхан манифестигээ залбируулах болно. Тэгэхээр дашин дурсахад та ингээд байнгын стресстэй, энерги чинь ингээд унчихсан, байнгын ядарсан, хэцүү байгаа бол та бүхэнд энерги цэвэрлэг Oracle давсаа санал болгож байна. Ердөө 10 сарын сайхан давстаа осонд ороод баантаа ус ч юм уу дүмпэл ус жил болно. Гараад дараа мисал хийгээд тэгээ гад ирэхээр би хаач нь айгүй сайхан амраад энерги сайхан цэвэрлэгдээд айгүй сайхан тавьшаад гой болоод ирд юм байгаамаа. За тэгээ сүүлд нь хэлье. Хүний амьдралын хамгийн сайн зүйл бол хүн биеэ даасан ажралт амар сайн байдал юм шүү. За одоо ингээд дараагийн үзүүлэлтээр уулзцгаая. Сайн сайхны хүсье.